Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүргэхэд зөвхөн оншилгоо амжилахынаас гадна тухайн эмч мэрэгчлэтнүүдийн харилцаа хандлага, эрүүл мэндийн байгууллагын стандарт чухал өрнөлөөтэй гэдгийг үүлийн судалгаа харуулж байна. Үүлийн судалгаа нь эрүүл мэндийн салбарт нэвтэрснээр иргэд чанартай, сэтгэл ханамж өндөртэйгээр эрүүл мэндийн тусламж авахаас гадна эмч мэрэгчлэтнүүд ажлын байран дээр хөгжих боломжийг бүрдүүлж өгнө гэж үзэж байна. Эрдмийн чуулган 66 гугтаж зохион байгуулж буй үүлийн судалгаанд суурилсан хилцүүлэг сургалтанд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, оролцогчид та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлэн мэдчилж байна. Ер нь бол та бүхэн маань мэдж байгаа. Хангалтын шинжилгээ ухааны үндэсний их сургууль бол эрдэм шинжилгээ, боловсрол тийм ээ. Тэгээ эрүүл мэндийн салбарт бол хамгийн том байгууллага болсон байна. Тэгээ энэ утгаараа бол одоо эрдэм шинжилгээ судалгаа, өөрөөр хэлбэл эрүүл мэндийн салбарт нэвтэрч болох шинэ технологи, суур судалгаанууд, инновацууд тийм ээ. Их сургуулийн эмнэлгийн тогтолцоогоор дамжаад тэрний үр шимийг нь бол ард иргэд хүртэж явах хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр анаан шинжилгээ ухааны үндэсний их сургууль маань бол ер нь бол яг засгийн газрын одоо 20-24 оны мөрийн хөтөлбөрт орсон олон улс өрсөлдөх чадвартай хөтөлбөрийг хэрэгжүүлж чадвартай мэрэгжилтэн бэлтгэх талаар тусгагдсан байна. Тэгээ энэ хүрээндээ бол бид нар хүний их эмч, нийгмийн эрүүл мэндийн судлаач, совилогч гэдэг эдгээр мэрэгжлүүдийг олон улсын одоо Европын холбооны АСИАН болон АФИА гэдэг байгууллагуудаар мардлан итгэмжлүүлсэн байна. Энэний цаана юу гэсэн үг вэ гэхээр хүний их эмч, совилогч, нийгмийн эрүүл мэндийн судлаач маань олон улсад одоо хүлээн зөвшөөрөгдсөн мэрэгчнүүд болж өсөж байгаа. Төгсөөд одоо Европын холбооны улсууд болон дэлхийн аль ч улсад одоо мэрэгчлэр ажиллах боломжууд нэгдэж байгаа гэсэн. За энэ хөтөлбөр магадлал итгэмжлэгдэж байна гэдэг маань энэ хөтөлбөрт элсэн орж сурж байгаа оюутнууд маань тийм ээ эмч эмнэлгийн мэрэгчнүүд совилж өгдөгтөнд төгсөж гараад одоо эрүүл мэндийн салбарт бол одоо хүлээн зөвшөөрж ажиллана гэсэн нэг юм. Хоёрдугаар сая бол одоо ингээд боловсролын одоо цогц шинжилгээний хувьд нь цогц шинжилгээ хийгдээд тийм ээ ялангуяа дээд боловсролын тухай хувьд бол томоохон заалтууд бол орсон. Тухайлбал одоо ангаах ухааны боловсрол олгодог их сургууль маань дэргэдэг их сургуулийн эмнэлэгтэй байна гэдэг ийм залт. Тэгэхээр их сургуулийн эмнэлэг гэдэг бол хамгийн сүүлийн үеийн өндөр технологи. За тэнд технологи, сургалт, эрдэм шинжилгээтэйгээ уялдчихэд энэ маань бакалаврын төвшөнд, дээрээс нь магистр, докторийн төвшөнд, дээр нь одоо пост доктор, резидентүүд тийм ээ төгслийн дараах сургалт гэх энэ гурван төвшөндөө хамгийн одоо сайн сургалтыг явуулж явах хэрэгтэй байж байгаа. Нөгөө талдаа бол энэ их сургуулийн эмнэлгийн тогтолцоо гэдэг бол хамгийн өндөр одоо үйлчлэгийн стандартыг үзүүлж тийм ээ тэр стандартыг мөрдүүлж яадаг. Энэ хүрээндээ бол анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн эмч, багш, профессорууд маань энэ үйлчилгээний стандартыг их сургуулийн эмнэлгийнхаа соёлд нэвтрүүлж энэ соёл маань цаашдаа явах гэхээр эрүүл мэндийн салбарын бусад байгууллагууд руу бас ингэж төгөн дэлгэрүүлэх ийм ёстой гэж ойлгож байна. Тэгэхээр өнөөдрийн одоо энэ үүлийн судалгаан сурласан энэ сургалт хилцүүлэг бол энэ өнгөрсөн жил одоо батлагдсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тавигдах шаардлагын стандартыг хэрэгжүүлэхэд манай ялангуяа одоо төвийн болон хөдөө орон нутгад байж байгаа эмнэлгийн тийм ээ эрүүл мэндийн эмнэлгийн салбарт тулгамдаад байгаа асуудлуудыг бид яаж шийдвэрлэх вэ? Тэрнтэй холбоотой одоо ямар судалгаа шинжилгээнүүд хийгдсэн байна? Энэ хийгдсэн судалгаа шинжилгээнүүдийг багцлаад хоорондоо хилцээд тулгамж байгаа асуудлуудаа шийдвэрлээд зөвлөмж гаргах ийм зорилготой. Үүлийн судалгаанд суурилсан энэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг сайжруулах чиглэл авч хэрэгжүүлэх арга хэмжээг сайжруулах зорилготойгоор өнөөдрийн хурлыг зохион байгуулж байгаа болов уу гэж бодож байна. Миний хувьд өмнө нь бас хоёрч эрүүл мэндийн томоохон байгууллагыг удирдах хүнээ хувьд одоо үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаанд байнгын тогтмол авч тэрийг хэрхэн яаж сайжруулах уу гэдэг рүү нэлээд олон бодлогуудыг хийж хэрэгжүүлж байсан. Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаа хугацаанд эерэг хандлага эмчилгээний эхлэл гэдэг бас аяныг улс орон даяар өргүүлж бас эхлүүлж байсан юм учиртай. Тэгэхээр энэ бүх гол зүйлийн маань цаад учир нь бол хамгийн гол бидний өнөөдрийн манай эрүүл мэндийн салбарын нэгийг болгоомжтой асуудал байгаа. Манай салбарын харилцаа хандлагын асуудал. Тэгэхээр манай улсын хувьд одоо үйлчлүүлэгчдийн маань эрүүл мэндийн боловсрол бас жоохон таарав. Бас үйлчлүүлж байгаа хүмүүсийн маань соёл харилцаа таарав. Дээрээс нь манай улсад тогтцсон эрүүл мэндийн байгууллагуудын маань
үзүүлж байгаа бослон зөвчлөгөн дээр гардаг нэг гол зүйл бол харилцаа хандлагын асуудал. Ийм сувлагч мэрэгчлэн бүхий л төвшөндийн асуудлууд гарч ирдэг. Тийм учраас үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн асуудал ер нь яг боддоор нь гарах юм бол нэлээд доогуур гардаг. Байнгын доогуур гарч ирдэг. Тэгэхээр энийг бид нар байнгын тогтмол нэмэгдүүлж чадах юм бол манай эрүүл мэндийн салбарын гол тулгуурлын асуудал байнгын шүүмжлүүлж яадаг энэ харилцаа хандлагын асуудал маань 5-10 жилийн дараас хайжгаад энэ харилцаа хандлагын асуудал биш. Дэлхийн хэмжээний техник, технологиг нэвтрүүлэх, энэ маш өндөр хөгжлийг авчрах, энэ чухал зүйлүүд маань яригддаг юм цаг үе удахгүй ирнэ гэж боддог. Тийм учраас өнөөдрийн энэ хэлэлцүүлэгт туйлын ач холбогдол миний өргөө өгж байгаа баа. Миний эрүүл мэндийн салбарт очиад хамгийн түрүүнд ганцаас асуудлуудын салбар хууль шийдэлт хийх цаашаа шаардлагатай байна гэж ойлгосон. Энэ үрээдээ нийгмийн эрүүл мэндийн тусламжийн тухай хуультай болох ёстой гэж үзэж нийгмийн эрүүл мэндийн тусламжийн тухай хуультай бас боллоо. Одоо энэ хууль 4 сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Бид ерөөсөө эмнэлгийн тусламж үйлчилгээний асуудал анхаарал хандуулаад байдаг. Энэ нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний асуудлыг олон жил адилхан явж ирсэн байна гэж бодож байна. Тийм учраас нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль батлагдсанаар иргэний эрүүл мэндийн боловсролыг дэвшүүлэх асуудал нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний одоо тэргүүлэх одоо чиглэл одоо болох ёстой гэж боддог бид үзэж байна. Олон улсын хөгжлийн жижигтний эцсэн өвчний хяналт хандах сэргийлтийн одоо төвтэй болохыг бодож байна. Үндсэн хуулиндаа иргэний эрүүл мэндийн хамгаалалт иргэний журам дүүрэг мөнгө өнцөлийн заалттай би чинийг ярьдаггүй. Зөвхөн иргэн таны эрүүл мэндийн асуудлыг эмнэлгийн байгууллага эмчил одоо хариуцсан юм шиг ингээд эрүүл мэндийн салбар хөгжүүлсэн 103 жилийнхаа хугацаанд ингэж л одоо ажиллаж ирсэн. Гэтэл даавхнаас гаргаж байгаа энэ судалгаанууд чи харахаар иргэн хүнээсээ иргэн эрүүл мэндийн асуудлыг чинь 50-60% шууд хамаардаг гэж асууж ярьж байна биш. Тэр одоо зөв амьдралын хэм маягтай зөв гадуурчтай холбоотой байдаг. Энэ иргэний эрүүл мэндийн 50-60% нь иргэн хүнээс өөрөөс нь шууд хамаардаг иргэн үнэтэйгээ жоохон дууралдах. Тэр иргэний эрүүл мэндийн боловсролтой холбоотой асуудал нэлээд одоо ярих заасан шаардлагатай бол байна. Эрүүл мэндийн үйлчлэгээс тавигдах шаардлага стандарт багтсан байна. Энэ хүрээнд энгийн тусламж үйлчлэг эрүүл мэндийн тусламж үйлчлэгийн чанар бол үйлчлэгийн чанараас шууд хамаардаг хэдэн шинжилгээ судалгааны баталгаан дээр суурилаад баталсан байна. Тэгэхээр бид эрүүл мэндийн үйлчлэгэнд онцгой анхаарах хэрэгтэй. Энийг одоо сүүлийн 5 жилийн анагаахын шинжилгээний үндэсний сургуулийн элтгэж болгоно 62 элтгэж шинжилгээний элтгэл хэлэлцүүлсэн. Үйлчлэгч юун дээр сэтгэл ханамжгүй ямар асуудал үүсэж байна. Энийг яаж засаж залруулах гэдэг асуудал маш чухал. Бид одоо хон дээр суурилж элтгэж шинжилгээ судалгааны судалгаан дээр суурилж үр дүн гаргаж ажиллах хэрэгтэй болсон байна. Энэ чиглэлээр ч өнөөдөр үйл ажиллагаа зохион байгуулж байна. Ер нь бол эрүүл мэндийн үйлчлэгээний чанар бол олон зүйлээс хамаарна. Та бүхэн бүгд байна. Нэгдүгээр ухаан эрүүл мэндийн байгууллага стандарт мөрдлөг шаардлага хангасан бүрэн жуултай юм. Стандарт мөрдөж байна. Хоёрдугаар ийм чиглэлийн мэргэжлийн харилцаа хандлага үнээр одоо шаардлага хангаж чадж байна. Гуравдугаар үйлчлүүлэгчид харилцаа хандлага юм. Сэтгэл ханамж хэрцэл байна гэсэн шууд. За дөрөвдүгээр дэг бүтцээ энэ чиглэлийн суурьлагч нар ээлтэй орчин байна. Ажиллах ээлтэй орчин. Дараагийн зүйл одоо үйлчлүүлэгч ээлтэй орчин бүрдсэн үү? За сүүлийн үед бол одоо захимжлах бол маш боломжтой асуудал болж байна. Ил тоо захим нэвтрүүлсэн үү? Захим шилжсэн үү? Ийм олон зүйлүүдээс эрүүл мэндийн үйлчлэгээний чанар маань шууд хамаарч байна. Тэгэхээр бид бол энэ тал дээр онцгой анхаарч одоо эрдэм шийдвэрээс судалгаан дээр, ноцлон дээр, судалгаан дээр суурилсан одоо энийг засаж залруулах үйл ажиллагааг хийж байна.
Анагаахын шинжилгээний үндэсний их сургууль маань улсууд төрийн захиргааны төв байгууллагатай хамтран иргэдийн бян боловсруулсан супер тамплер Монгол улс их сургуулийн хэлний процесс гэж байна. Өөр нэгэн асуудал шийдэгдсэн. За анагаахын сургууль маань том жижиг 8 нэгдэлтэй болсон. За энэ хүрээнд бид одоо стандарт нэг гараад ирсэн тохиолдолд анагаахын шинжилгээний үндэсний сургууль бодит юу юм бэ? Академик регулятор зөвлөлтөд шинжилгээ. Ингээд энэ энэ бүгдөө стандарт шаардлагыг нэгтгэдэг. Нэг ялангуяа анагаахын шинжилгээний үндэсний сургуулийн төв үйлчлэгээ зарвар болсон жишг гэдэг байна. Ерөнхийдөө үеийн судалгаа гэдэг бол биднэрт одоо ингээд шийдэн нэр томьёо юм шиг. За нөгөө талаасаа бидний эмнэлгийн цэцлэмж үйлчилгээндээ, соёлын цэцлэмж үйлчилгээндээ, за ер нь багшийн үйл ажиллагаа, бидний бүх үйл ажиллагаан дээр хэрэглэгддэг энэ бүх үеийн одоо би бол үеийн гэдгийг зөвхөн стандарт гэж ойлгоод байна. Стандарт. Энэ стандарт яг зөв хэрэгжиж гин үгүй байна. Энэ стандарттай холбоотой одоо нэг тулгамж байгаа асуудлуудыг яаж тодорхойлох юм? Тэр тулгамж байгаа асуудлуудыг яаж шийдэх юм? Тийм ээ? Тэгээ энийг илүү одоо нэг судалгааны баталгаатай нотлохотой болгож байгаа л нэг юм үйл явц юм байна гэж ойлгож байгаа. За тэгээ ингээд сонсоод байсан чинь өглөө Жаданбаа академичийн тэр лекц энэ маань өөрөө тийм онолтой, аргатай, өөрөө онол арга зүйтэй учраас түүнийг нь бас удирдах, төлөвлөж болдог. Ийм одоо шинжлэх ухааны нэг салбар байгаа байхгүй тийм. Тэгэхээр бид нар альва юмыг нөгөө төлөвлөж чадна гэдэг маань түүнийг бол одоо ингээд удирдах чадна гэсэн үг. Тэр үйл ажиллагаагаар дамжуулаад маш олон асуудлуудыг шийдэж чадна гэсэн үг ээ гэж ойлгож байна. За өнөөдрийн хэлэлцүүлэг энэ арга хэмжээг зохион байгуулсан Бянгахын сургууль тэр дундаа харилцааны ур чадварын тэнхимийн хамт олондоо бас талархж байгаагаа илэрхийлье. За энэ зохион байгуулалтанд тэнхим манлайлж өөрсдөө санаачлаг гаргаж оролцсон. За түүнчлэн манай захиргаа дамжинд орж захирал, за түүнчлэн санхүү бүртгэл, за түүнчлэн бусад бүрэлдэхүүн сургуулиуд бас эдийн засгийн болоод шууд хүн хүчний болоод шууд болон шууд болсон дэмжлэгийг үзүүлж одоо өнөөдрийн арга хэмжээ бол ингээд амжилттай сайхан боллоо гэж хэлмээр байна. За тэгээд бид хэд ямар ч байсан нэг юм өнгөрсөн 6-7 жил юу хийсэн гэдгээ ингээд дүгнэлээ. Өнгөрсөн 6-7 жилийн хугацаанд бидтэй 50-60 ихтгэл судалгаа хийсэн байна. Тэгээ энэ 50-60 ихтгэл судалгаа хийснээр бид нар ямар тулгамж байгаа асуудлуудаа шийдэж чадсан юм. Цаашдаа үүнийг ашиглаад юу хийж чадах юм гэдгээ бол тодорхойлоод авлаа. За түнчлэн бид нар энэ бодлогын төвшөнд хэрэгжиж байгаа одоо хөтөлбөрүүдтэй яаж уялдж байгаа юм? Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого. Энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төвшөнд явж байгаа бодлого. Дунд урт богино хугацааны бодлогуудтай бид нар яаж уялдах юм гэдэг ч юм уу те. За түүнчлэн манай сургуулийн стратеги төлөвлөгөөтэй яаж уялдах юм? Манай сургууль ямар оролцоотой байх юм? Манлайлалтай байх юм. За 21 аймаг 9 дүүрэг үндэсний хэмжээнд ажиллаж байгаа та нар маань ямар оролцоотой байх юм? Гэрчлэнгээр. Бас дороо нэгийг ботсон байхаа гэж одоо ойлгож байна. За тэгэхээр үеийн судалгаа гэдэг нэг талаасаа шин нэр томьёо юм шиг боловч бас бидний өдөр тутам хийгддэг энэ ажиллбаруудыг илүү судалгаатай, нотлогоотой ийм загварчлалд оруулж байгаараа онцлог юм байна л гэж би бол ойлгож байна. За ялангуяа эмнэлгийн тусламж үйлчилгээ, соёлын тусламж үйлчилгээ, эмзүүн тусламж үйлчилгээ, яаралтай тусламж үйлчилгээ гэдэг биднэрт ер нь бүгдэнд нь тулгамддаг. Тэгээд хэрвээ энэ дээр байгаа энэ асуудлуудыг бид нар шийдэх юм бол маш олон асуудлуудыг шийдэх юм билээ.
харилцаа хандлагын хүндлэх, мэдлэх, за нөгөө үйлчлүүлэгчдэд итгэл төрүүлэх, тэгчлэнгээр маш олон асуудлууд эндээс шийдэгдэх юм байлээ гэж ойлгосон. За тэгэхээр та бүхэн маань өнөөдөр цаг заваа зараад ингээд энэ хилцүүлэг сургалтанд одоо хамрагдсан дахиад талархлаа илэрхийлье. Бид нар үдээс өмнө их сайхан онлайн лекц мэдээллүүдийг бол авсан. Үдээс хойш өөрсдийнхөө тулгамж байгаа асуудлуудаар ингээд багцлаад одоо бүлгээр ажилласан байна. Тэгэхээр өнөөдрийн хилцүүлгээс бид нар бас тодорхой асуудлуудыг гаргаж тавих нь зөв гэж бодож байгаа. Тэгэхээр манай одоо зохион байгуулагчид харилцааны ур чадварын тэнхимийнхэн байна. Өнөөдрийн та бүхний гаргасан саналууд, тулгамж байгаа асуудлууд, түүний шийдлүүдийг бас төвшөнд нь гаргаж цааш дараагийн үйл ажиллагаанд одоо ингээд хүрэх бахаа гэж бодож байна. За тухайлбал юм бол одоо бодлого гаргаж байгаа төвшөнд бид нар ямар саналууд өгөх юм? Эрүүл мэндийн яамдаа ямар саналууд өгөх юм? За эмнэлгийн удирдлагуудаа ямар саналууд өгөх юм? Тийм ээ? Бид нар өөрсдөө юу анхаарах юм? За тэгвэл бидний багт байгаа хүмүүст бас ямар саналууд өгөх юм? Гэвчлэнгээр их олон төвшөнд одоо санал шийдлүүд одоо бас үдээс өмнөх хилцүүлгийн дүнд гарч байгаа гэж миний хувьд бол ойлгож байгаа. Шатуун шударгыг их мэддэг орчноос ургуулсан сэтгэх өвдөстэй тус шүгөөмөр өрөвч зан чанартай ахс дээцээ гүнтдэг хувиа бодох өнгөрөх мэдрэмтгийг цээрэлдэг уужрал сэтгэлтэй Монгол удмын үргэлжлэл билээ. Тиймээс өөрийгөө ажиглаж, өөртөө тусалж, өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө өөрчилж, өөртөө гэрэл болж, өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх хариуцлагатай цаг үе ирээд байна. Та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье.